Яа. Жасан юу цанаа. За Монгол хөгжих баг өснө боломж байгаа тий. За олон төрлийн боломжнууд дундаас миний харсан нэг боломж нь бол Монгол хүн бүр өөрсдөө хөгжиж байж Монгол улс хөгжинэ гэсэн санаа. За энэ санаа нь юу гэсэн санаа вэ гэхээр одоо Монгол хүн өөрөө хөгжчихвэл зөв хүнээ сонгоно. Зөв хүнээ сонгохгүй байсан ч гэсэн нэг сарын дараа хэрэггүй зүйл хийгээд эхлэвэл нөгөө хүнээ буулгаж авах ухамсар тэр хүн суучна гэсэн үг. За ийм Монгол хүн бүрийг яаж бүтээх вэ гэхээр Монгол хүн бүрэн чашаа. За нэг 80-аас 70-80% нь подкаст бүр ингээд амар сонсдог болчвол бүр хамаагүй хөгжин гэж боддог байхгүй. За би одоо сүүлийн 1 жил подкаст сонсож байна. Тэгээ подкаст угаасаа сүүлийн үед подкаст ихч дэлгэрдэг боллоо. Бараг ютубер болгох подкаст хийгээд байна. Тэгээ подкастыг ямар үр дүнтэй вэ гэхлээр подкаст энгийн сэдвээр ирүүлэхгүй үзэхгүй. Харин тиймэрхүү сонин хачин сэдвээр ярил одоо хүн үздэг заяа. Одоо хинэж мэдэхгүй тиймэрхүү хувь хүний хөгжил аль эсвэл дэлхийн гайхамшигт ололт амжилт тиймэрхүү шин зүйлүүдийг сонсвол хүн үздэг, бас хүн хөгждөг. Тэгээд ямар хүмүүс нь тиймэрхүү юм хийдэг вэ гэхээр гаднаас мэдээлэл авдаг. Харин гаднаас мэдээлэл авахын тулд англитэй байх хэрэгтэй. Тэгэхээр англитэй хүмүүс л подкаст хийгээд шинэ мэдээллийг бусдад амархан түгэж чадна гэсэн. Тэгээд улам их хүмүүс подкаст сонсоод их юм бол подкастын зах зээл нөөрэө томорно. Томорвол энэ зах зээлийн эрэлт хэрэгцээ нөөрэө томорчвол улам илүү англитэй хүмүүс ихсэн. Тэгээд бас одоо тэр англитэй хүмүүс нь одоо гаднаас үзэж байгаа YouTube-ийн тиймэрхүү бичлэгүүдийг үзээд бусдад хэрэгтэй мэдээллүүдийг бүр маш ихээр түгээж чадна гэсэн. За миний санаа бол энэ. Одоо 3 минут болчихлоо. Бай.